That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. 1993 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Москвагийн төв хэсэгт зөвлөлтийн үед баригдсан хуучин коммунист парламентын цагаан байшингийн гадна танкууд түүнийг онилон зогсоно. Өглөөний 9 цагийн автод анхны буун дуу гарч цагаан байр танкны суманд сүудэж ардчлал гэх нэрийн дор зөвлөлтийн хууль тогтоох байгууллагын сүйтгэн амьсгалыг тасдав. Тухайн үед Оросын холбооны улс нь дөнгөж шин төр улсаан байгуулж ардчлалын зүг эргэлт буцалтгүйгээр алхан явж байна хэмээн дэлхийн нийтээр Оросыг харж байлаа. Гэвч Оросын дотоод нийгэмд хоёр өөр институт, хоёр өөр засаглал зэрэгцэн оршиж байв. Ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Борис Ельцин нэг талд байсан бол нөгөө талд хуучин зөвлөлт холбоот улсын парламент болох дээд зөвлөл зогсож байлаа. Орос улсад хоёр өөр үндсэн хууль, хоёр өөр үзэл суртал, нэг улсыг удирдах гэж хичээж хүнжил дотроо жилсэж байсныг барууныхан мэдсэнгүй. Эцэст нь Оросын улс төрийн хүрээнд өрнөж байсан маргаан үл ойлголцол нь улс төрийн хүрээнээс халин гудамжинд гарч ард түмэнч мөн хоёр хуваагдаж эцэст нь зэвсгийн хүчээр буюу хүчтэй нь хүчгүйгээ хэмээх ухагдхуунаар асуудлыг шийдэх дээр нь тулсан нэ. 187 хүний амь нас ардчилсан ерөнхийлөгч Борис Ельцин танкуудыг буудах тушаал өгснөөр тэр өдөр 187 хүн амиа алдав. Дөнгөж хөлд орж байсан Оросын ардчлал анхнаасаа буруу хөл дээрээ зогссон гэвтээ Ельцин Орос оронд ардчлалыг шууд дарангууллаар эхлүүлсэн нь байв. Тэр өдрөөс эхлэн Орос оронд хууль хүчгүйдэж харин хүч чадал өөрөө хууль болон хувирсан юм. Ельцины ганцхан тушаал коммунист намыг татан буулгаж чадсан боловч Оросын ардчлалыг коммунист намтай хамт авсанд чирэн оруулсан байв. Эцэст нь өнөөдрийн Орос маягийн ардчлал буюу ардчилсан дарангууллын тогтолцоо тус улсад бүрдэх нөхцөлийг тавьсан юм. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товчоогоор танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болбол Авторганд хандаарай. 1991 оны 12 дугаар сард зөвлөлт холбоот улс нуран унаж түүхэнд урд өмнө байгаагүйгээр 15 тусгаар улс шинээр бий болов. Зөвлөлтийн энэхүү задрал нь тус улсын коммунист намын дарангуулалт цэг тавьж олон намд ардчлалын шилжилтийн үүдийг нээсэн онцгой ач холбогдолтой үйл явдал байв. Гэхдээ сайнны хажуугаар саар гихчээр нэг нийгмийг нөгөө нийгмээр солиж буй учраас нийгмийн бүтэц бүхэлдээ эмх замбраагүй байдалд автаж эрх мэдлүүд вакуумжиж эхэлсэн юм. Мөн Оросын эдийн засгийн ирээдүй том бүрхэг буюу шинжлэх хэрхэн хийгдэх нь тодорхойгүйгээс гадна инфляц ямар ч хяналтгүйгээр өсөж зөвлөлтийн үеийн аж үйлдвэрүүд зогссноос болж нийгэм даяар ажилгүйдэл ядуурл газар авч эхлэв. Мөн хамгийн чухал нь зөвлөлт холбоот улс хэдийгээр задарсан боловч зөвлөлтийн үеийн хуучин төрийн бүтэц тухайн үед бүрэн унаагүй байв. Оросын шинэ ерөнхийлөгч нь хуучин хуулийн дор ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд 1978 онд батлаж коммунизмын жилүүдэд хүчин төгөлтөр үйлчилж байсан үндсэн хууль шинэ Орос улсад ч мөн үйлчилж байв. Хэдийгээр 1991 онд ард нийтийн санал асуулгаар Борис Ельцин ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч зөвлөлтийн үеийн парламент буюу төрийн дээд зөвлөл Орос улсад оршин тогтносоор байсан тул шинэ ерөнхийлөгчийн үг үйлдэл бүрийг тэд хянаж тэд ажиглаж байв. Ийхүү Орос оронд хуучны коммунист нам дээр суурилсан коммунист бүтэц бүхий парламент болон шинэ системээр сонгогдсон гарсан ерөнхийлөгч нарын хооронд асар том зөрчил үндсэн хуулиар зохицуулах боломжгүй нүсэр том ан цав үүссэн юм. Улмаар хоёр өөр системийн хагарал бүрч хурцдаж эхлэв. Тухайлбал Оросын төрийн дээд зөвлөлийн зүгээс социалист халамжийн тогтолцоог хадгалж төрийн хяналтыг үргэлжлүүлэхийг шаардаж байсан бол Борис Ельцин харин зах зээлийн эдийн засгийг нэвтрүүлэхийг зориж байлаа. Мөн тэрээр барууны хөрөнгө оруулалтыг ихээр татах эрмэлзэлтэй байсан бол нөгөө талд барууныг сэжиглэнгүй нүдээр харж байв. Коммунистууд хуучин зөвлөлтийн үеийн үндсэн хуулийг цаашид хүчин төгөлтөр байлгахыг хүсэж байсан бол Ельцин харин шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулад байв.
Энэ байдал нь эцэстээ нэг улсын дотор хоёр өөр төр засаг зэрэгцэн оршиход хүргэж, эцэстээ энэ бүхэн нь төрийн эрх мэдлийн төлөөх зэвсэгт тэмцэлд хүргэсэн юм. Гэхдээ хуучин коммунистууд болон тэднийг дэмжигчдийн хувьд Ельцинд бухимдах шалтгаан бас байлаа. Учир нь Ельцин эдийн засгийг огцом либератчилж, үн чөлөөлөх бодлого баримтдсан бөгөөд үүнийх нь улмаас Орос оронд инфляц шууд 1000% хүрч, иргэдийн насаараа хураасан хадгаламж ганцхан шөнийн дотор ердөөл 0-ын цаас болон хувраад байв. Мөн аж ахуйн нэгжүүд бараг л кассан дотор байсан мөнгөөр шахуу нийтээрээ хувьчлагдж байсан тул Оросын нийгэмд олигархууд хэмээх цоошин нийгмийн давхарга бүлэг богино хугацаанд бүрэлдэн бэхжиж амжив. Иргэдийн дунд ардчлалд итгэх итгэл буурч, амьдралын төвшин огцом уруудаж, хуучны зөвлөлт холбоот улсын үеийг эргэн сангалзах үзэгдэл огцом нэмэгдээд байв. Нийгмийн дотор бий болсон эдгээр сөрөг үзэгдлүүд нь эцэстээ Оросын төрийн дээд зөвлөлөөс Ельцнийг буруутгах шалтгаан болж, түүнийг хууль зөрчсөн ерөнхийлөгч гихнүүдээр харах суурь нь болсон юм. Улмаар 1993 оны 3 дугаар сард Ельцнийг огцруулах санал хураалтыг Оросын парламент явуулсан боловч парламентын дээлийнхэн түүнийг хамгаалж үлдэв. Ельцин өөрийн суудлыг хадгалсныхан дараагаар шинэ үндсэн хуулийн төслөө боловсруулах ажилд шууд орсон боловч үүнийг нь харин парламент тэр дорн дэмжихгүй байв. Улмаар Ельцинд ажил хийх ямар ч боломж олдохоо болов. Учир нь парламентын зүгээс Ельцний төсөв, санхүү, түүний засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн гэх мэтээр Ельцинтэй холбоотой бүх зүйлст мөнхийн дарамт шахалт асар өндөр хяналт тавьж байв. Эцэстээ Ельцин парламентаас ямар ч хамааралгүйгээр өөрийн засгийн газрын бүтэцэд дур мэдэн өөрчлөлт оруулж хууль зөрчиж эхэлжээ. Эцэстээ нь 1993 оны 9-р сар гэхэд нэг зүйл тодорхой болоод байсан нь ойрын ирээдүйд нэг бол Ельцин үлдэн, эсвэл дээд зөвлөл үлдэн гэсэн хоёрхан зам байгаа гэдгийг талууд бүгд ухамсарлаж эхэлсэн юм. Ингээд аль аль тал нь улсын удирдлагыг гартаа авахаар өөрсдийн нөөц төлөвлөгөөнүүдийг боловсруулж эхлэв. Парламент өөрсдийн цагаан байрандаа бүгж тэндээ бүх хувилдаануудаа хийж байсан бол Ельцин харин өөрийн засгийн газрын аппаратаа улам бүр бэхжүүлж эхэлжээ. Гэтэл 1993 оны 9-р сарын 21-ний өдөр болов ерөнхийлөгч Ельцин 1400 дугаар тоот тогтоолон гаргаж Оросын парламент буюу төрийн дээд зөвлөл болон ардын депутатын их хурлыг тараахаар болсноо зарлав. Гэтэл энэ нь дахиад л хууль зөрчсөн явдал байв. Учир нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1978 оны үндсэн хуулиар бол ерөнхийлөгчд парламентанд тарах эрх мэдэл байсангүй. Иймээс парламентын гишүүд Ельцний зарилгыг үндсэн хуулийн эсрэг төрийн иргэдийн шин чанартай үйлдэл хэмээн шууд буруутгасан юм. Улмаар парламентын зүгээс Ельцнийг огцруулсан хэмээн зарлаж дэд ерөнхийлөгч Александр Руцкоийг төр ерөнхийлөгчөөр томилжээ. Ийхүү нэг улсад хоёр ерөнхийлөгч, хоёр төр засаг зэрэгцэн орших болж дан ганц эрх мэдлийн хямрал бусан, харин хууль ёсны давхартлын туйл парламент ерөнхийлөгч засгийн газруудын хоорондын зөрчилдөөн болон хувирсан юм. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага Домж Бор бренди 5 тансаг хунчир зэрэг цувралын шинэ төрөл болох хушны самартай төрөл маань худалдаанд гарсан гэдгийг дуулгахад бол таатай байна. За энэхүү бүтээгдэхүүн маань Монгол орны ой модноос хамгийн сайн сортын самрыг шигж сонгон орчин үеийн технологиг уламжлалт ангаах ухаантай хослуулан гаргасан. За амт үнэрийн хувьд бол ярилтгүй сайхан бүтээгдэхүүн болсон. За энэхүү гайхалтай бүтээгдэхүүнийг та хэрэглэхдээ нэг удаад хамгийн зохистойгоор буюу 37 мл-ээр хэрэглэх зөвлөж байгаа юм а. Орос орн бүхэлдээ ямар ч утгагүй нөхцөл байдалд оров. Ельцний парламентыг тараах зэрлэг, парламентаас харин Ельцнийг огцруулах шийдвэр гих мэтээр Москва хотод хоёр өөр төр засаг нэг улсын төлөө ажиллаж буй мэт байдалтайгаар хэд хоногийг ивэв. Парламентын ордон болох цагаан байшинг парламентын зүгээс томилсон ерөнхийлөгч Руцкой толгоолж олон зуун зэвсэгт дэмжигчид болон ард иргэд коммунизмыг санагдлсан масс парламентын байрны гадна хамгаалтанд гарав. Нэг ёсондоо бол Оросын нийгэм барууныг дагсан шинэ либерал шинжлэгчид болон хуучин тогтолцоог дэмжигч өнцөрхөг коммунистууд хэмээн хоёр хуваагдаад байлаа. Гэхдээ тухайн оны 10 дугаар сарын 3-ны өдөр эхний тесрэлт болсон юм. Өдрийн 13 цагийн орчимд парламентаас томилсон ерөнхийлөгч Руцкоийн уриалгаар парламентын шийдвэрийг дэмжигч иргэд Москвагийн төв талбайд жагсаал эхлүүлв. Тэдний жагсаал эхэндээ тайван замаар байсан ч айжимдан хүчирхийлэлт шилжив. Улмаар 17 цагийн орчимд жагсагчид Останкино телевизийн төв байрлуу дайрч шууд эфирийг булаах оролдлого хийж
Мөн хотын захиргаа болон дотоод хэргийн яамны зарим байруудыг эзлэх оролдлого хийжээ. Жагсагчид болон цагдаагийнхан хооронд мөргөлдөөн болж анхны будалцаан эхлэв. Тухайн өдрийн эмх замбраагүй байдлын улмаас 20 гаруй хүн газар дээрээ амь үрэгджээ. Улмаар цагдаагийнхан жагсаалтыг тараасны дараагаар цэргийн анги Москва хотод орж ирэн Оросын парламентын цагаан байрыг бүрэн бүслэв. Өглөөний 7 цаг тэг минутанд ерөнхийлөгч Борис Ельцин албан ёсоор цэргийн ажиллагаа эхлүүлэх тушаалыг айрамд буулгав. Айрмын танкууд Москва голын эрэг дагуу игнэн зогсож байгаад цагаан байшингийн зүг буудаж эхлэв. Харин 9 цагаас 13 цагийн хооронд Оросын T-80 танкууд парламентын баруун жигүүрт тасралтгүй гал нээсний улмаас баруун жигүүр бүрэн устж барилга шатаж эхэлсэн тул дотор байсан хүмүүс толгой хорогдох газаргүй болж эхлэв. Улмаар 13 цагаас 18 цагийн үед барилга дотор байсан хүмүүс нэгэнт өөрсдийгөө хамгаалах чадамжгүй болсон тул парламентаас сонгогдсон ерөнхийлөгч Руцкой бууж өгч буугаан зарлав. Тэдгээр бууж өгсөн парламентын гишүүд болон төр ерөнхийлөгч нарыг Оросын тусгай хүчнийхэн тэрд оронд баривчилжээ. Тухайн өдөр албан ёсны мэдээллээр бол нийт 187 хүн амь үрэгдэж 437 хүн шархтсан гэж мэдэгддэг боловч хараат бус судлаачдын зүгээс хохирлын тоог доод тал нь 1000 гаруй хүн амь үрэгдсэн байж магадгүй хэмээн үздэг. Гэрчүүдийн мэдээлснээр бол эмнэлгүүд цогцсуудыг нууцаар гарган авч шөнө дөлөөр оршуулсан хэмээн мэдээлэл өгсөн байдаг. Хэдийгээр Ельцин парламентын эсрэг хүч хэрэглэж өөрийн орны парламентыг танкны хүчээр буудан тараасан боловч барууны орнууд түүнийг огт шүүмжилсэнгүй. Учир нь Оросын парламент нь коммунист намын гишүүдээс бүрдсэн парламент байсан учраас тэд юу ч дуурайгүй юм. Харин ч тухайн үеийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Билл Клинтон Ельцины энэхүү үйлдэлийг тогтвортой байдлыг сэргээх алхам хэмээн магтан сайшаасан байдаг. Зөвлөлтийн коммунист намын эсрэг гал нээсэн нь барууныхны хувьд ашигтай үйлдэл байсан учраас тэд алхаан ташаад баярлаад сууж байхаас ч өөр яах вэ? Гэвч яг үнэндээ бол энэ нь Оросын шин төр засаг зэвсгийн хүчээр өөрсдийн хууль тогтоох байгууллагаа устгасан ноцтой үйл явдал байсан юм. Учир нь хамгийн гол нь гэвэл тэрхүү парламент ард түмний сонголтоор байгуулагдсан парламент байв. Ийхүү 10 дугаар сарын 4-ний мөргөлдөөний дараа Ельцин өөрийгөө ялалт байгуулсан мэтээр мэдэрч эхлэв. Гэвч үнэндээ бол Оросын парламентд тараагдсан, иргэд олноороо амиа алдсан, хамгийн гол нь төрийн эрх мэдлийн тэнцвэр Орос оронд бүхэлдээ устдаад байв. Яг тэрхүү нөхцөл байдалд буюу ямар ч сөрөг хүчингүй, ямар ч хяналтгүй тэр үед Ельцин түүхэн боломжийг ашиглаж үндсэн хуулийн шин төсөл боловсруулан өөрийн эрх мэдлийг хязгааргүй болгох алхам руу зүтгэсэн юм. Улмаар тухайн оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ельцин шинэ үндсэн хуулийг ард түмний санал асуулахаар баталгаажуулжээ. Гэхдээ хожим тодорхой болсон мэдээллээр бол Ельцин нийт ард түмний 58% саналаар үндсэн хуулиа баталсан байдаг. Энэхүү шинэ үндсэн хуулиар Оросын төрийн бүтэц хагас ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй мэт харагдах боловч бодит байдал дээр хүчтэй ерөнхийлөгчийн дэглэмтэй улс болж тогтсон юм. Мөн шинэ үндсэн хуулиар Оросын парламент бараг ямар ч эрх мэдэлгүй бөгөөд бэлэг тэмдгийн шин чанартай парламент бий болох эхлэл тавигджээ. Оросын төрийн дундах сөрөг хүчний намууд хууль санаачлах эрхтэй боловч бодитоор ямар ч нөлөөгүй бүх зүйлийг Кремль шууд хяндаг байв. Улмаар Оросын холбооны улсын парламент нь ерөнхийлөгч болон засгийн газраа шүүмжилж дуугардаг бус харин ерөнхийлөгчийн зарлиг шийдвэрийг үг дуугүй баталдаг баталгаажуулагч байгууллага болон хувирсан юм. Ельцины баталсан үндсэн хуулиас болж Орос оронд сонгуул явагддаг боловч өрсөлдөөнгүй сонгуул болдог болж үг хэлэх эрх чөлөө нь нэр төдийхөн үлдэж төв сувгууд бүгд Кремлийн хяналтанд орж мөн бие даасан хараат бус шүүхийн тогтолцоо устж сөрөг хүчний намууд бүгд шахуу системээс гадуур шахагдсан байна. 2000 онд Путин ерөнхийлөгч болсныхан дараагаар Ельцины үндсэн хууль дээр сонгодог тоглолт хийж эхэлсэн бөгөөд 2020 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулснаар Путин өөрийн эрх мэдлийг 2036 он хүртэл сунгах боломжоо бүрдүүлсэн юм. Энэ бүхэн нь бүхэлдээ 1993 оны Ельцины үндсэн хууль дээр үндэслэгдсэн юм. Тэгэхээр контентын дундуур та бүхэнд манай сувгийн зүгээс гаргасан энэхүү XX түүх буюу хүндрэлтийн фото түүх гэдэг ном маань бол одоо удирдаалагдсаар байгаа гэдгийг дуулгахад таатай байна. За
Хэрвээ та түүх сонирхдаг бол бас ховор чамин ном цуглуулдаг сонирхдаг бол за мөн одоо манай суугийг бол байнга үзэж бас дэмжихийг хүсдэг бол за энэхүү номноос судалгаа авалт хийх боломжтой юм шүү. За номыг хэрхэн захиалахыг доор сэтгэгдэл хэсэгт дэлгэрэнгүй мэдээллийг үлдээе. Тухайн үед коммунист олонхоос бүрдсэн парламентыг Ельцин зэвсгийн хүчээр дарсан тул барууны орнууд Ельцины ухаалхийг магтан шагширч ардчлалыг аврагч мэтээр өргөмжилж байлаа. Гэвч 30 жилийн дараах үр дүнг нь харах юм бол Ельцин харин ч эсрэгээр барууны ардчлалыг Оросд булчлах үйл явдлын эхлэлийг тавьж Путин харин төгсгөлийг нь зурж байгааг дэлхийн нийтээрээ өнөөдөр харж байна. Барууныхан үнэхээр барууны ардчлалыг Орос оронд хүчтэй байлгахыг хүссэн бол коммунист намын олонх байсан ч хамаагүй Оросын парламентын талд тухайн үед зогсож чадсан бол Орос орн өнөөдөр хүчтэй парламентын засагтай улс болох байв. Үнэн дээр бол барууны улсууд тухайн үед зарим зүйлийг мартсан байв. Тэд ардчлал гэдэг бол ердөө нэг сонгуул хийх төдийхөн бус харин эрх мэдлийн хяналтын тогтолцоо, хүний эрхийг дээдэлдэг зарчим, нийгмийн олон бүлгүүдийн идэвхтэй оролцоон дээр ардчлал оршин тогтнодог гэдгийг тэд мартсан байлаа. Оросын 1993 оны төрийн эргэлтээс бас нэгэн том сургамж бий болсон нь үндсэн хуулийг хүчирхийллийн уур амьсгалд баталвал тэр хууль ард түмэнд үйлчлэх бус харин түүнийг хүчээр захирддаг хүмүүст үйлчлдэг хууль болдог гэдгийн хамгийн том сургамж байв. Эцээсэст хууль тогтоох байгууллага руугаа танк оруулж ирээд буудаж байгааг хараад ардчлалаа аварч байна гэж харан баярлсан нь хинч маргахааргүй барууны улсуудын буруу байв. 1993 оны 10 дугаар сард буудсан тэрхүү танкнуудын сум зөвхөн парламентыг чиглэн буудсан сум байсангүй. Тэр сум ардчлалд итгэдэг Оросын ард түмний итгэл найдвар, хууль тогтоох байгууллага буюу парламентын нэр төр, хүч чадал, Оросын төрийн тэнцвэртэй байдлын эсрэг чиглэсэн сум байсан юм. Орос оронд ардчлал хөлд оржиж амжилтгүйгээр авсандан Оросд нь цорын ганц үнэн. Өнөөдөр Орос орн өөрсдийн түүхийг бүтээж, өөрсдийн замналаар замнаж, өөрсдийн замаар амьдарч байна. Орос орны замнаж буй зам мөрийг өнөөдөр зөв эсвэл буруу гэдгийг шүүх эрх магадгүй бидэнд байхгүй. Гэхдээ цор ганц үнэн гэвэл Орос орн 1993 оноос эхлэн Орос маягийн ардчлал буюу ардчилсан дарангууллын дэглэмтэйгээр оршин тогтносоор байна. Мянмарын Ан Сан Сун Чигийн хэлсэнчлэн дүр эсгсэн ардчлал дарангууллаас аюултай гэдэг үг нь бодит байдал дээр манай улсаас илүү Орос оронд тохирох мэт. Магадгүй. Үнэхээр магадч үгүй. Орос улсад энэ нь өөрөө тохирдогч байж мэдэх юм.